Сайн байцгаана уу? Өнөөдөр хэрхэн курс дуал катана авахыг заах болно. Эхлээд таны Яма болон Тошита 350 мастрыг хүрсэн мөн 2200 левел хүрсэн байх ёстой. Тэгэхээр хамгийн түрүүнд яст мэлхийн арал руу очиж харшийн хойно байдаг энэ нөхөртэй ярилцаад цайзын хаалгыг онгойлгоно. Дараа нь хаалгаараа ороод эхний пазлыг ихсүүлнэ. Одоо Ямага бариад бага амтай болтлоо хэн нэгнээр зодвол. Хэрэг зөв хийсэн бол энэ Alucard fragment гэх айтем өгнө. Одоо буцаж цайз руугаа очиод хоёр дахь пазлыг ихсүүлнэ. Одоо King хадгаа асаагаад үзмийн яаган өнгөөр тэмдэглэгдсэн бүх хүмүүсийг ална. Энэ хүмүүс нь ихэнх арлууд дээр байдаг учраас бүх арлыг дуустал нь шалгана. Одоо буцаж яваад нөгөө цайз дээрээ ирээд Яма скроллийнхоо сүүлийн пазлыг ихсүүлнэ. Энэ пазлыг хийхийн тулд танд Hollow Essence хэрэгтэй. Энэ айтмыг Haunted Castle дээр байдаг энэ гараас 50 ясаар эргүүлээд азтай байвал унана. Айтмаа авчаад энэ дэрч хийгээд энэ өрөө рүү ороод босдоо өгнө. Одоо бүх тоочуудыг асаагаад бүх хүмүүсийг нь хятад гэрэлтээд байгаа хаалга руугаар. Одоо цайз дээрээ буцаж ирээд Яма скролл дээрээ дарахад шатаад алга болно. Одоо Тошита скроллыг хийцгээе. Эхний пассыг хийхдээ ямар ч хамаагүй арлын 3 буу диалогтэй ярилцаад хамгийн сүүлийн Pardon Me гэсэн сонголтыг сонгоно. Одоо цайз дээрээ буцаж ирээд хоёр дахь пассыг ихсүүлнэ. Одоо цайз дээр болдог Parade Raid хийн. Нэг зэрэг алхахад л хангалттай. Хийсэн бол цайз дээрээ буцаж ирээд сүүлийн пазлыг ихсүүлнэ. Энэ паз та том ээжийг хамаг хурдаараа Тошитагаараа алах ёстой. Хэрэг зөв хийсэн бол та Diwajin гэдэг газар руу шилжинэ. Энд бүх лаг олж асаагаад төрсэн яснуудыг нь хятад явчихад болоод л явчихна. Одоо энэ дээр дараад дотор нь байдаг Баажкаг Яма юм уу Тошитагаараа галаад курс дуал катана таних болно.